тэгээд тэгэх юм болов л штэ. Би аавч өртөө яриад би ингээ ойрд айгу дуулмаар байна ингэмээр тэмбэр нэг юм үйл хөдлөе хөдлөе гэд тэгдэг байхгүй юу? Тэгсэн чи аав зүй ардан гаяа тэгээд манай аймгийн урлагийн гаяа зүтгэлтэн байдаг байхгүй юу? Аав болохоор өөрөө шүлэг зохиодог. Тэгээд ийм дууны өвмөг бичдэг хоббигоороо тийм яруу найрагч байхгүй манай. Тэнгүүд аавын бас нэлийн хитэн дууны бас аян зохиож ирсэн. Зүй ардан гээд гавьяат урлагийн гавьяат зүтгэлтэн хүн байдаг байхгүй юу? Тэгээд зүйний гавьяатаа ярьж байгаад яваад оч гээд надруу дугаарыг өгсөн би тэгээ ярьсан чинь одоо чи хэрэг хөөхтөө сайн уу минийхүү гээд тэгснэ за чи одоо тэгээ дуулна гэдэг байгаа. За тэгвэл 5 дахад ярьж байгаад хүрээд тэр гэдгсэн гэртээ. Өнөөдөр 2 дахь өдөр 3 хоногийн дараа 5 дахад би очих нэ. Йоо энэ би ингээ амар байж байжснаа гинт урлагийн гавьяат зүтгэлтэн хүний шав болчвол яах вэ? Шууд ингээл мөдөл бэлгээд хамаарай шээ. Шууд дуулахаас айц. За өнөөдөр миний нөө хүсэн хүлээсэн өдөр маань ирлээ. Айл үжээ 2 дахад хүрээд ирсэн чинь тэгээд амжихгүй явсаар юм байгаад одоо яг 6 хоногийн дараа өнөөдөр нэгдэх өдөр 6 цагаас хүрээд ирэхээс одоо цаг 5:30 болж байна. Гэтэн. Жохон сандрал байгаад байна. Тэгээ би дээрэс нь ханаа төрсөн. Тэгээ өчтөр маа мөсийн дүүнэрийг очиж найзууд очиж дэмжиж жоохон ойролцсон чи жоохон хоол аяг болсон. Шуурта одоо тэг яах вэ? Тэгээ нөө багш юу яадیں гэсэн. Цагаан өнгийн ингээ шавмав орж мороход манай ахыг чөөлт гэсэн. Шав орох юм бол цагаан өнгийн хадаг барьд гинэ цэнхэр мэнхэр биш. Тэгээд нэг цагаан өнгийн хадаг авсан. Би одоо яаж өгөх юм яах юм бүүмэд ямар ч төсөөлөл алга. Жохон сүрдээл ямар тааж тэгээд 6 цагаас хүрээд гэрт хүрээд тэгээд шууд дуулуулж барай тэгээд үзнэ гэдгийгсэн. Тэрхэн би юу стоп пролигийн стоп 2-оо гоё лог хийгээд биччихсэн байхгүй юу аминда. Тэгсэн чинь манайх зоондоо 1 тоглоод 2 тоглоод Санскор яах нарт хожигдоо тэгээ 2-оор гарсан юм. Тэгсэн чинь яг нөгөө нэг сая хагас сайн бүтсэн нар чинь оюутны 3-3 улсын авраг бас давхцаад н хаврын тэмцээнүүд чи холбоонууд нэм юм өөр оюутны холбоо нэ тэр яг өөр болчдөг болохоор яг ерөнхий ихэнх тэмцээнүүд хаврын тэмцээнд яг өдөө давхцдаг байхгүй. Тэгээд манай Үлзий Бек 2 чинь нөгөө нэг Роялд сурдаг. Тэр Роялаас нөгөө нэг сургууль финал руу гарцсан. Хутаг ганаа тэр дөрөв. Баг яг бид дөрвийн нэрийг өгчихсөн. Өчтөр чинь өглөө нөгөө нэг захирал нь манай хоёрыг явуулахгүй байсараа бид хоёр хоёулахна. Тэгээд тоглож чадсангүй бүр 0-луулсан. Тэгээд 2 сая төгрөгөөр торгоно. Олон улсын яг юм нөө FIBA-гаар ингээд тэгээд телевизээр дамжуулагдаж байгаа. FIBA-гаас яг ингээд шууд ингээд явж байгаа болохоор айгуу тийм дүрм журмаараа л байх хэрэгтэй байт юм байл. Тэгээд 2 сая төгрөгөөр торгоод дээрэс нь дараачийн стоп дээр бандаж магадгүй юм бас ярьж ил байл. Тэгээд ранки оноо манай бас жоохон доошлохоор яах юм байгаа би бас нэг тийм сайн мэдэхгүй л байна. Ерөнхийн нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд дүүнэр араас нь очиж мөчтөд өчтөр бол нэг жоохон тэрэтэй нэг тиймэрхүү өдөр өнгөрлөө. Тэр ямар тач одоо орно. Фүү. Тэр өндөг залхичаа түүхэн өндөг залхихаар хоолой молоо ингээ арай нэг ийм тослог гой гардаг байхгүй юу нэг юм ингээ сөнгөдөд байхгүй. Өндөг авъя гэж бодож ирсэн. Орхоос өмнө дэлгүүрээд өндөг залгаад орно. Баг хахта нөгөө сургуулийн аврагт хахта дандаа өндөг залхичаад ордог л байсан. Чин хаагуур ордог лээ. Ороод уулны гоё бичлэг хиймээр байна. Тэнгүүт би харин влог хийд юм аа. Гээ
буцаа гаргаж ирээд байлтай биш санаа зовоод. Тэгээ аавтай хамт ирэх гэж бас нэг чухал ажилтаа болоод амжихааргүй болчлоо. Ганцаараа л угаасаа тэр ч дээрдээ. Аав ямар миний хүмүүс амьдрах биш. Аав миний хүмүүс болох биш. Өөрийнхөө юмыг өөрөө толгой мэдээл өөрөө шийдээл явах гоё та тий. За орё. Гэртээ очиад гэртээ очиж аваад нэгээ сонсоод яа. Ямар тоо? Ямар дуу хийв. Ой хамгийн сайн дуу яа. Би дагаад тавьсан. Тэр бусдын утгагүй ч явна л дээ ер нь хамгийн сайн. Тэр их тахилтын дээр бусдын мэдгүй зайхад дагаад заяа. Бусдын сайн мэддэг юм болж байна. Дуулах юм. Дуулах явахаар цэвэр яасан дагаад явчих. Өөрөө. Равэжин дом одоо хүүхдээ хатаа дуулж. Өөрөө 4 цаг гэдэг байдаг шүү дээ. Нөө бицаах бас дуулаад байдаг шүү. Тий. Бицаах ч манай аавын дүү шүү дээ. Бацраа. Тий. Аавын дүү шүү. Оо төрсөн үү? Уу аавын ээжийнх нь хичээг нүгтэл үү? Оо тийм үү. Бацрууч манай дээр зөөртөн бас дуулсан шүү. Олон нэг хит хит дуулсан бас байдаг. Дуучин болохоор ирэх чинь аав чи хөргөж үлдээд байна. Тэндээс би юм хийж сууж байгаа. Тэгэхээр аяг их үзэж байгаа. босох нь бол үзүүлээд байж тээ шинэ дууг дуусахтай биш юм шиг. Үгүй шинэ дуу болох гэдэг. Тийм үү? Үгүй хамаагүй зүгээр дуу. Зүгээр дуусах гэж дуу чадах юм. Нөө юу? Юу? Нөө хатдаг хөөгөө. Оо за яах вэ? За. Тэр манай ах том ах гэж хоёр. чаа чи сууж байгаа. Манай том ах гэж хоёр цагаан хатдаг өгдөө шүү гэдэг. Шавар жоо биш. Тэгээд за. За би төсөө яаж байна? За анхны багш нь олсоо зөв.
За тэгэхээр хоёулаа байлнаа байлаа. Байж их зулаас юм гарна. Бас спортоос тотхгүй илүү хүч харна гэж ойлгоорой. Чи суул сураад тэгээд ингээд зөөртэй хичээлсэл ингээд өчигдөд орчуулсан. Баггүй байхгүй ч за. Гарч ирээд шууд ээж рүүгээ л хамгийн түрүүнд ярьлаа. Тэгээд багаасаа хүсэж мөрөөдөж ярьдаг байсан зүйлээ Монгол Улсын урлагийн гавьяд зүтгэлтэн хүнд шавьорж эхлүүлсэн тэр их сэтгэлээ шууд л хуваалцмаар санагдаа тэр мэдрэмжээ шууд ээжтэйгээ ярьж хуваалцсан. Тэр үед ээж маань өөрөө надаас илүү их баярлж байгаа юм шиг тааралт нулимсан сэлгэнэл хүрхэн байгааз. Хүн болгоны л ээж ер нь тэгтээ юм байх л та. Тэр хөрхөн. Йоо хүмүүсээ ямар гоё. Яг ми мэдэрч байгааг бас хүмүүс та нар бүгд мэдрээсэй гэдэг. За ямар ч сая ороод тэгээд дууллаа. Тэгсэн чинь им мондог хүмүүс чинь юу яд юм бэ штэ. Нэг дуулуулаад байхгүй зүгээр чи хин хиний дууг сонсох дуртай юм. Ямар дуунд нь дуртай юм. Аль нь тань өөрийгөө арайд ойрхон ойролцоо байдгүй гэж боддгоо гэд шууд тэгэж асуугаал за ер нь иймэрхүү юм байна гэж шууд ханаваад тэгч тийм штэ. Тэгснэ нэг дуулаад хэрэггүй гэдгсэн чинь атаагч хинэр нь юу яриад байгаа хүүхд дуулах гэж ярьж яхад тэгээд дуулуулаа. Тэгээд би 2 дуу дууллаа. Тэгээд хоёлаа анхныхаа дууг аавынхаа дуугаар хэлнэ гэд тэглээ. Нэг хүлээлтээс дээгүүр байсан болохоор юу гоё байлаа. Тэгээд ямар ч чиглэл гоё мэдрэмж сая одоо надад төрж байна. Тэгээд харидөө одоо амар байна уу гэж автаа би зологно гэдэг шүү дээ. Хөдөөнөөс ирсэн байсан аймагаас тэгээд би өөрөөсөө золгож амжаагүй байсан байхгүй юу. Тэгээд шууд автаа ирээд золгосон. Тэгсэн чинь аав Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан манай аймгийн манай сумын Хүрлаатар гээд хөгжмийн зохиолч Морин хуурч манай ах байдаг байхгүй юу. Бас аавын нэлээд хитэн дунд аяыг хийжсэн. Тэгээ Хүрлээ ах нь орой 8 цагаас хүрээд ирээрээ гэдгсэн. Тэгээд бид хоёр нэг унд уучаад тэгээд Хүрлээ ахын студ руу явцгаасан. За бид хоёр тэгээ явсаар агаад очисон чинь одоо морьтой яваа гэх юм уу. Яг бас нэг том бичлэгтэй байсан. Ажлынхаа дундор яваад очихсан. Гуруулаа байсан баха. Яг шин дууны бичлэгт орж исэн аяны хоолойны за тэнцээ болохоор соёлын тэргүүний ажилтан дуучин Баш Тэмбэрлэл ах байсан. Нөгөө хүн нь болохоор одоо энэ хөгжим тоглоод байж байгаа Монгол Улсын урлагийн гавьяд зүтгэлтэн хөгжмийн зохиолч Атанбаатар гой байсан. Тэгээд очоод тийм хоёр хүнтэй бас танилцж авсан. Тэгэжээд явхаас өмнө Хүрлээ ахад шалгуулъя гэж бодоод бас нэг дуулж үзүүлсэн. Нөгөө л Улсын нутагт хөгжин явна гэдгээл дуулсан. Тэгсэн чинь ах нэлээд нааштайгаар хүлээж аваад намайг шууд хоолойны бичлэгт оруулсан. Энэ нь болохоор яг мэргэжлийн хөгжимчин хүн өөрийн студ дээрээ нэг дууг хамгийн багадаа 3 сая төгрөгнөөс эхэлж бичдэг юм байна лээ. Миний хувьд айгүй тийм аз завшаантай хэрэг болсон. Ах маань намайг ерөнхийдөө мялагаад түүх болоод үлдэг гэд үнгүү бичиж өгсөн өөрийнхөө тэр алтан цагаасаа хомслаад тэгээ энэ влогоор дамжуулаад ахтаа бас маш их баярлсан гэдгээ хэлмээр байна.
жоохон бахта гоё дуулдаг байсан гэж бодоод байдیں۔ Өөрийгөө. Тэгээ нөгөө саксофоноос тоглоод ойрлцох шигээр би ч яг нэг тийм ойрлцох шиг юмастай тоглодог болохоор. Тэгээ амархан хоолойгоо сөөлгчүүд байт юм. Тэгээд жоохон идсэн байх гэж бодоод байсан шин. Ингээ хөндлөн байна. Наад савь шанаа зүгээр гоё гэр нутаж гээ. За чихэн дээр чинь бүх юм сонсогч байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд саяхан шиг зүгээр гоё болчихсон. Бүтэн ага 3 бадаг уу 2 уу? 3 бадаг болчихлоо. Я. Гараад. Гараа. Баярлалаа. Аавын тал тунтж байгаа. Жохон зөөлгөө ярихгүй бол сэрээжүүд те. Цамцараа цамцар. За ямар тач ингээд багасаа хүсэж мөрөөдөж байсан зүйлээ яг мэрэгжлийн босч гэсэн ямар тач эхлүүлж чадлаа. Яг энэ 2-7 хоногийн яг анх Цэвэний гавьяат давж ирдлээ Цэвэний гавьяаттай яриад тэгээд ингэж явсаар юм байгаад 2-7 хоног яг болсон байна. Тэгээд яг энэ хугацаанд хөөрөөл яваад байгаа юм шиг санагдлаа. Айгүй гоё. Тэгээ би ер нь яг өөрийнхөө багасаа яг бодож исэн хүсдэг байсан зүйлсээр яг энэ мөрөөдлөөрөө л амьдрах хүн юм байна гэдгээ яг энэ хугацаанд бас айгүй их сайн ойлголоо. Тэгвэл бол би эзэн нэгэн цагт хэрвээ оролт хийгээгүй ядаж оролдож үзээгүй байвал айгүй их харамсна гэдгээ яг маш их ойлголоо, мэдэрлээ. Тиймдээ ч яг влог хийж эхлүүлсэн. Тэгээд нэг одоо Цэвэний ах биш, Цэвэний багш маань болсон. Багш маань энэ аавын нэг шүлгэнд ингээд ай хийчихсэн. Тэгээ нот нь энэ байна. Хойлтой хөвгтэйгээ тэгээд одоо засаж залруулах юмнууд бас маш их байгаа. Үгэн дээр ч гэдэг юм уу. За эдгээр ч ерөнхийдөө болчихсон. Тэгвэр миний дуулалтан дээр тэгэл тийм ямар тач багш болохоор нэг их аялаад хэрэггүй шүү гэдгсэн. Зүгээр яг хийж авсан бичлэгээ сайн сонсоод байгаараа тэгээ яг өөрийн болгочоод алдахааргүй болчоод дээд ирээрээ гэдгсэн. Тэгвэл нөгөө нэг буруу аялчих юм бол анх нөгөө сурч их шин дуу бол буруу аялаад тэгээд сурчих юм бол тэр чигтээ сурчдаг. Дахиж яадгүй аюу хэцүү байдаг гэдгсэн. Тиймэрхүү байна. Тэгээ би яг энэ өөрийн гэсэн энэ анхныхаа яг өөрийн гэсэн энэ дуугаа яг бүтэх бий болох хичнээн сар жилийн дараа ч яг дуу маань бэлэн болох юм. Яг энийг хүлээгээ тэр болгонд нь гоё бичлэгээ хийж байгаа. Тэгээ би тусад нь гоё влог болгоод оруулъя гэж бодож байгаа.
эдгээр хугацаанд одоо санаандгүй шахвал нөө бусдын нутагт хөөчн явна гэж дууг тэгээд хичүүлээд авчихлаа. Тэгээ би энэ дуугаараа шууд тэр нөө бичлэгт хоолонд орсондоо бичлэг хийгээд авцсан байгаа. Бас нэг хөөрхөн бичлэг хийчихсэн. Тэгээ би энэ яг энэ влогныхаа араас би өөрийнхөө тэр cover дууга постлоод цацъя гэж бодож байна. Тэгээд миний тэр дуулсан маань сонсохыг хүсвэл миний YouTube channel нэг дээрээ subscribe дараарай. Тэгэх юм бол гоё дараагийн миний гоё зүйлс маань мэдээлэл очоод цаг алдалгүй үзэх болно. Цаг алдалгүй миний дуу сонсоорой гэж үсэж чинь. Тэгээ би cover дуу гайгүй гэсэн. Гэхдээ би яг анханасаа гоё Нямба явъя гэж бодоод Батундрах гээд манай аймгийн тэм дуучин байгаа бусдын нутагт хүчний юм гээд дууны дуучин. Би анхаас холбогдоод дуу таны ингээд дууг би ингээд coverлаад дуулж болох уу гэд асуусан. Ах болно гэдэг жилээ. Тэгээ энэ дууны үг нь болохоор Батлагэр гэж хүн байдаг битсэн. Тэр хүн болохоор манай ээжийн аавынх нь дүү гэдэг лөө. Манай нагцах аян болохоор Ганбат гэж хүн битсэн байт юм байлээ. Тэгээ нагцахынхаа битсэн дууг дуучнаас нь зөвшөөрөл аваад дуугийн яг ингээд студидтэй битсэн хүн нь бас саяны манай хүрлээ ах. Тэгээд coverлаад дуулахаар боллоо. Тэгээд та бүхэн маань гоё миний YouTube нэгдээд дуу маань сонсороо дараагийн влог юм үзээрэй. Тэгээд энэ удаагийн дугаарт маань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Миний яг маш гоё миний хувьд яг өөрийнхөө миний амьдралд миний хувьд мэдрэх гоё мэдрэмжүүдийн яг ингээ сэтгэлд үлдэх том мэдрэмжүүдийн нэгэнтэй хамт байсан миний мөрөөдлийн яг эхлэлтэй маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар удахгүй уулзцаая. Баярлалаа. Баяртай. Сахамарцгаарай. Бүжээл.